Хай юу вэ? Хай, энэ удаа жинхэнэ санантай. Шууд санаагаа яа. Биш микрофон биш дээ. Нөгөө амарлаг микрофон. Тэр чинь тэр чигээрээ ажиллаагүй. Тэгээ би багшд байсан ахаад өөр нэг микрофоныг авдаг байхгүй юу. Тэгсэн чинь тэр микрофон ингээд залхангууд миний хоолойд бичээд байгаа хэрнээ одоо ингээд чиний яриад сонсогдохгүй гэх юм уу. Өөр ямар ч аваа миний утаснаас гарахгүй болоод. Аха. Тэгээ микрофонгүй. Гэтэ зүгээр чиний утасны тестээр айгу сайн яригдсан. Чанга сонсогдсон юм билээ. Тэгээ харин тийм болохоор бас гайгүй ахтаж бол. Гэтэ юу ч гэсэн нэг яхаас инглиш микрофон ч нэг үзье та. Тэг. Нөгөө Улаанбаатарын зуны үйл ажиллагаанууд эхэлсэн. Манай халуун усгүй болсон. Ой тэгтээ наад амар орой хэлж байгаа юм шүү. Хавар хэлдэг үстэй. Бүрэн тэгэл нэг хэсэг хэсгээрээ л өөртөө одоо манайх ээлж нэрчсэн. 2-7 хоног халуун ус байхгүй. Халуун ус тасархаар штэ. Тэр соёл сав, говь мовч бүгд бас амар хүлээ очдог билээ. Тийш дээ. Тэгээд манайх тэгтээ халуус тасраг байж хат тоцсон ч амар очтой. Тэгээд ээжтэй тийм одоо юу болоод байгаа юм чинь. Хаавал дүүргийн халуус тасарсан гэж байна тий. Би ч одоохондоо найзуудынхаараа хамаатнуудынхаараа тэр очоод л байж байна. 14 хоног тэгэл болно да. Тэг яг янзлын болоо зүгээр талч хайчаад. Гэ надад бол энэ зүгээр мөнгө идэх арга л санагддээ шүү. За өөр сонир байна уу? Нөгөө нэг сонгуулийн сурталчилгааны нөгөө албан ёсны эхлэл нь болоод зүгээр энүүгээр нэг цагаан хоолой машин тэрэг орлуулсан амар сайхан ганган хувцасан хүмүүс бошуур тараасан хаалганы үүдэнд юм наасан хавчуулсан нэг тиймэрхүү л юм. Яа сонгуул гэсэн чинь би бүр сонгуулиас бүр таг хол юм уу? Сонгуул хэсэг нь лайтай шүү. Нөгөө нэг шидтэй хүмүүсээ ярих уу хэцээдтэй. Би болохоор нөгөө нэг таарот хөдрөөр мэргэлдэг тийм унгуудад тэр ингээл үзэж явдаг хүмүүс ирж байгаа. Нэг зүүмлийн дулаанаас харсан шиг л хүмүүс байдаг бодод байхгүй юу? Зүүмлийн дулааныг мэднэстэй. Тэгсэн чи яараа юу яахгүй юу? Зүгээр ингээд би бол амьдралдаа тийм амар ичидтэй ч юм уу тийм амар зүүмлэгтэй тийм хүмүүс ерөөс уулзч үзээгүй. Тэгэл зүгээр нэг би бол тийм хүмүүсээ зүгээр годамжинд явж хат хараал те. Өө чи ийм хүн байна. Чи инкээр ингээл хэлдэг гэж бодоодсан байхгүй юу? Тэгсэн чи солонгос ирээд оюутан нөгөө 20 настайсэн чи нэг ч надад ирсэн. Өө чиний нүрийг харсан чи амар буянтай охин байна гэх. Тэгээ би энэ хүн зүүн бэлгтэй хүн юм бах та гэдгийг хараагаахлаа. Тэгсэн чи ирээдүйд чинь амар гоё гэрэлтэй байна. Би чамд ингээд нэг хідээ юм хэлчихсэн ярьж болохгүй гэдэг. Тэгээ би бүр гайхаад ингээд яах ёстойгоо мэдэхгүй би анхудаа тийм юмд очиж байгаа штеп. Тэгээ би тухайд угаасаа хичээл рүү явж амар завгүй байсан болохоор би одоо ингээд хоцорч явж исэн. Би хичээлдээ явахгүй болохгүй хоцроод ингээд мэдгүй тэр их санд амар хэм яриад л байсан. Одоо нүүрний чинь байдал юм байна. Би чи юм байна гэж. Тэгээд сургууль дээр очиж найзтай хэлдэг байхгүй юу? Тэгсэн чи солонгос шашны тийм хүмүүсээ тэгэж хэлж готовсоо татаж аваад боодод. Нэг мөн зүүн гэдэг сонирсон нэг юм байдаг шүү дээ. Шашны урсгалууд байдаг шүү дээ. Тийм хүмүүс айгүйх тэгэж явдаг. Болгоомжтой бай. Би тэгсэн чи хүүе. Би завтайсан бол барыг дагаа явах байсан. Тэгээ тийм гадаадд тийм шашны хүмүүс ч амар санаа гадуур гудамжин ингэ хийдэг. Тэгэл хүмүүсийг амар одоо өөрсдөө илсүүлэхийн тулд тэтгэл өнөмшлөхийн тулд тэгэж амар худлаагаасаа ярьж панаалттай юм л шүү дээ. Юу гэдэг те солонгосчууд ч яг тэр нүүр унших илүү те тэрэнд амар итгэдэг те кино минь амар байгаад идэг шүү дээ. Одоо нүүр уншин гэж чи хамар амныхын байрлалаар уу? Тий тэгэл минь юм. Тий. Манай энд бас ингээд гарын алганы үздэг нэг ах байдаг. Тэр бол өмнө гарын алга ингээд том баатан цаас гэж ярьж байгаа гэдэг нэг том цаас яадаг. За. Тийм цаасан дээр ингээд бүх төрлийн байрлалаар ингээд зурцсан заяа. Тэгээд ингээд тайлбар тавьсан. Тэгээд ингээд шалан өөрөө газар ингээд шалан дээр суугаад уртуураа тэр олон юмуд ингээд хэлээ. Тэгснэ нэг урт цаваатай байгаараа заагаал. Хажууд нэр үзүүлмээр санагдчихл үздэг заяа. Би нэг удаа алганыг уншуулж үзсэн шүү дээ. Тийм үү?
Ингээ би тиймэрхүү хүмүүдэд ерөөс итгэдэггүй болохоор зүгээр л жоохон сонирхол татаад үзүүлнээс биш ингээд яг итгэсэн гэхэд бол хэцүү. Юу гэж хэлсэн. Гэтэ алганы танаа зүгээр л урт наслан, эрүүл мэнд, ээж аав, ажил төрөл, карьер гэдэг юмнууд хэлдэг. Төлөөлөл мэлдэг тэгэл. Надад нэг тийм амар сүртэй мэлүүгээ надад болохоор ингээд бэлэлдээ шугам гэдэг юмыг хараад хамгийн дөрөнд гэлж байгаа байхгүй. Тэгснээ нөө чи нилээ арай гэрлэх юм байна. Нэг хүн лайн энэ хүнтэйгээ л гэрлэхгүй бол чи тэгэл хүнтэй суухгүй гэсэн. Ее. Ерөнхий эрүүл мэндийн байдал чинь сайн. Орлогын их үсвэрчин нээлттэй ч илүү нэг тиймэрхүү юм хэлсэн санагдаж байна. Тэгээ надад нөгөө нэг тийм цаасан дээр ингээд бичиж өгөөд байсан бохгүй юу? Бүх юмыг тайлбарлал нөгөө гол өгнүүдийг ханзаар бичиж өгдөг штэ. Тэгээд нэлийн хэдэн сарын дараа нөгөөгөө бусаад олдог байхгүй зөвхнээсээ хараад ойлгохгүй болт. Нэг тийм юмтай шүү. Би нөгөө нэг манайхан гандан байдаг гэсэн аахгүй юу? Тэрүүгээр чи нөгөө нэг бас ингээл яг гандан үүдэн таалан малган гэж чод мэргэлдэг. Үгүй доос татдаг матдаг тийм хүмүүс сууж идэв. Гэтэ тэд нар болохоор амар тэр энэ салангас ах шиг тийм бүтээлч зүгээр л нэг юм картонын цаасан дээр хитэн чолоо тавьцаа. Тэгээ өөрөө урд нь бас ингэ сүрөө сууцаа. Тэгээд чолоогоор мэрэглэн доос татна амаар хэлдэг. Тэгснээ би оюутан болоод манай сургууль дээр бас нэг юу болсон юм гэдэггүй байна. Ямар ч нэг юм өдөрлөг болоод тийм баярын ураа амьсгалтай бас хараад үзгэр мэрэгдэлэг хүмүүсэрсэн чи манай найз хөө нөгөөтгөө асуу хамт явъя гэд. Манай найзаас найз залуу асуу гэд. Салсан байсан болохоор тэгэл хоёулаа за тгий гэсэн чи нэг их ингээл уртаас халаад байгаа амар олон өнгө ингээ хүзэр тавьсан. Тэгэл намайг үзэл тэгснээ энэ чи гол юм асууд юм билээ. Би ингээд нэг тийшээ явахаар төлөвлөсөн байгаа. Тэгээ тэр маань бүтгэнэ үү гэж асуусан байхгүй юу би. Тэгсэн чи тэр ихч надад бүр тэгсэж бүр чооны бүр ямар ч бэлтгэл хийгээгүй шүү дээ өөрөө. Явахгүй гэдэг. Тэгсэн манай найз хажууд бүр татаад уусан заяа. Одоо 2 сарын дараа явна гэжтэй явлаа штэ л гэдсэн үстэй гэж наа. Нөгөө ихч чинь намайг хөөе оюутан өөрийнхөө хичээл номд л анхаар. Тийм л юм ярьсан заяа. Тэгээд 5,000 вон өгдөм байтлээ. Тэгэл 5,000 вон өгье гэсэн чи амар юм. Жижигхэн юм авдар шиг юм гаргаж ирсэн ээ. Тэрнийг ингэж онгойлгосон мөнгөөс тэр амар инээдтэй санагдаж. Би ингээ ямар ч хөтлөггүй штэ. Гэтэ ингээд хаяад ингээд нэг 2 жилдээ нэг ч юм уу гоны ээж нэг сандын юм шиг байгаа. За хөөе цагаан сараар засал номоо хийлгээрээ хэлдэг байхгүй юу. Тэгээ сүүлдээ 2 жилийн өмнө намайг цагаан сарын ном засал ном хийлэг гэдгсэн байхгүй юу. Тэгээ би нөгөө модны хоёрын тэнд дэдэг нөгөө эмэгтэйчүүдийн сүмд очиж үзүүлдэг байхгүй юу. Хаяа очихороо. Тэгэл тэн дээр очиод тэр эмэгтэйчүүдийн сүм юм уу? Тийм. Үзүүлээд тэгэл намайг үзээ. Ааха, номын маань ингээл бичиж байгаа байхгүй юу? Ийм ном уншвал ийм засал хийлгэн гээл. Тэгэл бичсэн гинт над руу орсноо. Юу илээ 95 он гэдэг чи одоо чи 27 настай юм биш үү гэл тэгэхээр би тийм гэсэн чи чи ер нь ханийн заяа дуудуулах уу? Ерөөсө дуудуулчихсан. Ингэдэй нэг юм. Тэгээд ингээд нүдгүй аягүй санагдаад үгүй гэж хэлж чадахгүй бичүүлсэн заяа. Тэгээ ингээд номоо уншуулсан хүлээж байгаа шүү дээ. Тэгсэн чи яг миний өмнө нэг 32 настай ихч ханийн заяад дуудуулж байна. Бүр аав ээж хоёр нь хоёр талд нь сууцсан сүсгэлгээ зэ. Тэгэл амар дуудуулж өгөхгүй. Тэгээ дараагаар нь яг би сууж таараад тэгэл номын маань уншаал эхнээс наслан мэдсэн. Оо чи чинь ханийн заяа бас байгаа юм шиг юм. Энийг ер нь хит дуудуулах хэвээр. Ер нь үр дүн гарах уу гэж гисэн чинь тэгнэ ингээд хүнээсээ шалтгаалнаа. Ингээд нэг дуудуулаад болцдог хүн байна. 100 дуудуулсан ч болохгүй хүн байна. Энэ ер нь чамаас шалтгаална гэсэн баггүй юу? Тэгээ би сүсэггүй хүн болохоор тэгээ нэг дуудуулаад орхив. Тэгээ ханийн заяа чи ирсэн байвал яах вэ? Яа, би тэ аимшигтай мэрэтэ. Яа, тэ би ясна гэрмаа явах бол юм. Шалгалтын сертификат авцснаас хойш ингээ нэг жилийн турш бүтлгүүчж байгаа шүү дээ. Тэгсэн чинь манай найз ийм гэж юу ийсэн. Би чамайг өөрөө мэддэг хүнд аачиж үзүүлье гэл намайг
өөрийнхөө үзүүлэлт хүнд дагаад очдог байхгүй. Өөрөө бараг 7-8 жил очиж байгаа гинэ. Тэгээ маань тэрнээс амар сүсгтэй заяа бүр ингэ сүсгэлэхгүй юм байхгүй. За бүр бөө мөө хамаагүй бүгдэнд нь очиж үзүүлэлт гаргахгүй юу. Тэгэл намайг дагуулаад нэг хүн дээр очиод энэ герман явах нь уу гэж үзүүлдэг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө нь лааны гэрэлд үздэг юм байлээ. Тэгээ цаас гад гэл миний урд барайл хартсан. Чи явахгүй. Өөр амар их. Шууд тэгж хэлээ. Тэгэл би ингээл царай бараагаал ингээл яхаа мэдхгүй байсан чинь манай найз хүүшээ ихчээ та засал ном хийлч чадахгүй мүү гэл тэгсэн чинь нөгөө хүн би одоо хатуу ном 3-4-ийг хийсэн чи чамайг бол явуулж чадахгүй. Чи бол явахгүй гэл амар хэлээ. Би тэгэл oh my god гэл юу би ингээд 2-3 жил герман хэл сураад явах гэдэг штэ гэл бодоод сууж байсан чинь за би чамайг гэтээ өөр орн руу явах үзээдхий гэж үздэг байхгүй. Тэгснэ чи энэ нэг юм тогон дээрээ Христэл орн руу явах гэдэг юм да. Чи шивэд мэд сонирхдаггүй юу гэл тэг чи. Тэгэхээр би үгүй гэсэн чи нэг тэр талынхаа амиг бодохгүй юу дөө. За яв би намайг явуулт. Үгүй шууд хэлчих тийм үү. Тэгэл ингээд энийг сонсоод ингээд би амар сэтгэлээр унж байгаа штэ. Тэгээ би сургалтын төв дээр очиод ингээд багштай хэлдэг байхгүй намайг ингэсэн тэгсэн гэж тэгсэн чинь манай багш тийм гэж юу ийсэн. Би чамайг өөрөө өвдөх хүнд үзүүлүүлнэ. Басан. Тэгээ маш намайг дагуул явдаг байхгүй. Тэр баг итгэл өнөөлтэй биш үү? Амар гоо намайг тэгэл өөрөө өвдөх хүн дээр очиод үзүүлүүлээл. Тэгсэн чинь нөгөө нэг шаа хаяал үдчихэж байгаа байхгүй юу. Тэгснэ энэ явахгүй. Яг ингээд тухайд тоол ингээд ойлгоц хийсэн энийг хийсэн. Одоо амар энийгээ тахаа. Ойлж баатлаа. Яартаас тэгээд манай багийн царай амар сонирн болол би ч гэсэн амар сонирн болол тэгээд манай багш хүүшээ аргалж маргалах юм байхгүй юу гэж хэлдэг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө нь байхгүй. Тэгээд явахгүй. Тэгээ явахгүй гэсэн шалтгааны хэлхээс ичээд байна. За. Тэгээд явахгүй гэдэг. Тэгээл ингээд манай өчтөр ингээд хоёлаа гацсан тариалал гарч байгаа байхгүй юу. Тэгэл би нэг орой наатаага отоор ирж байгаа нэг хальтын мэлцдэг байхгүй юу. Би нэг аавыг нэг тоон гэж бодоагүй байхгүй юу. Манай аав чинь ямар ч тийм цөсөг бишрэл байхгүй хүн юм чинь. Тэгсэн чинь манай аав бүр хайж агаад амар сайн үздэг гэсэн хүн л булганд очиод үзүүлсэн байл яг намайг. Би наймаас үздэг бишрэлтэй болсон. Тэгээд би аач надад баг сарын дараа гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд би ёо аава. Тэгээ нөгөө хүн чи юу гэж бас нөгөө жоохон сонирхолтой. Сонсч байгаа юм чи юу гэж хэлснэг. Тэгэл юу гэж хэлсэн гэсэн чинь өө чамайг хавар явна гэсэн. Тэгээ хавар яваагүй. Ихтэй амар сонирхолтой ингээд. Би ингээд тийм тэгээ бас намайг бас манай нэг өөр найз бөөд үзүүлээд заяа. Тасан. Тэгсэн чинь нөгөө үдсэн бөө намайг наа өн чи өөрөө ямар ч ийм явъя ч гэсэн зориггүй, явахгүй ч гэсэн зориггүй, амьдрал нь ямар ч ийм чиглэл байхгүй, өөрөө юугаад шийдэг байхад эндээс ингээд би ямар нэг юм хийж өгөө, ямар ч нэмэргүй шүү дээ. Зүгээр л наад хүнээ өөрийнхөө шийдвэрийг гаргаж ингэж бодлоо цэгцэл гэж хэл гэдгсэн гэсэн. Тэнгүүд нь би шок за. Би юу гэсэн юм чи би 2-3 жил хэлхийн сураад зөндөө олон газар руу материалаа явуулаад ярьцлага мэрилхэнд нь ороод тэнцэгтэй тэнцээд унахтаа унаад ингээ яцсан. Энийний хойно ингээд намайг тийм юу чимээрийн юм өөрөө шийдвэрийг гаргаагүй юм гэж хэлнэ гэдэг бол жоохон сонин санагдсан. Угаасаа үний наа чи хүн болгонд би тийм хэлжтэй шүү дээ. Дүтэнд харагдахгүй би даалтын. Наа чи өөрөө тэгээд байгаа юм байна уу? Үзэж чаддаг хүмүүсээ ер нь хэлдэг үг юм шүү. Тэгэл ерөнхийдөө яг ийм хэлвэл гэтээ манай үзүүлсэн найз болохоор яг өөр хүн юм яг үннээр нь хэлсэн л гэлтгсэн. Тэгээд би бодохдоо за бодвол тэгэл миний сүшиг бишрэлгүйг хэлэх юм билүү дээ гэж өнгөрсөн. Би хараа ингээд ламд үзүүлэнгүүд явна гээд үзмөрчд үзүүлэнгүүд явахгүй гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ яг энэ талаар ярьжсэн чинь манай дүү намайг хүй би чамайг нэг таарат хөдрөөр үздэг хүнээр үзүүлүүлээд өгье гэдэг байхгүй юу герман үнээр. Тэгээд би бас өмнө үзүүлж байгааг болохоор ингээд баялаа. За тэг гэд үзүүлсэн байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө энэ хүн чи ирэхгүй гэдгсэн. Үгүй ямар. Тэгээ би
одоо нэг 25-ны үеэр бас нэг хүнд хөзрөөр үздэг хүнд үзүүлүүлнэ гэд хэлсэн байгаа. Яна. Тэгээ хоббитэй юм шиг байна. Наа чи угаасаа ингэж хүн нэг үзүүлээд хэлжүүлэх чилтэй бүх юм үзүүлэх гээд дунд юм шүү дээ. Тэгээ хамгийн гол нь ингээ бүх хүмүүсийнх нь үзэж байгаа юм ингээд яг явахгүй гал нэг дээр ингээд тогтцвол надад айгүй амар байгаа байхгүй юу. Гэтэл тийм юм байхгүй ингээ хоёр хуваагдаад ингээд хоёр тал өөр юм яриад байгаа ингээ айгүй хэцүү. Өчид ээж хахаар өөрөө таарат үзэр хөдөлтөж аваад утга учруудын гүйлтэл өөрөө үзчихэж. Тэгэхээр ингээд нүн би чинь тийм ямар ч тийм өвдөс нөгөө нэг юу дүүлээ 6 дахь мэдрэхгүй таг байхгүй болохоор өөртөө итгэхгүй байна. Үгүй тэр таарат үзэлтэй угаасаа 6 дахь мэдрэмж ямар ч хэрэггүй. Хэрэггүй би тэрийг аюу хэрэгтэй гэж бодоод байсан шүү дээ. Үгүй юм. Үгүй бараг л одоо хэрэгтэй гэж үзэж байгаа хүмүүс өөрсдөө за яг итгэл үнэмштэй хүмүүс үзэж байгаа болохоор өөрийгөө надад мэдрэмж байгаа гэж бодоод байгаа болохоос биш. Айгуу юм шиг байж. Би ютубер нэг 2 салаа басагч даадаг гэсэхгүй тэрийг би бүр амар удаа баг 4-5 жил тагч байна гэж. Тэгээд тэр хоёр болохоор ингээд нэг нь ингээд карта хэлээд ийм карт ийм утга учиртай карт. Тэгээд энэ хоёр карт ингээд хамт ирснээр ингэж илэрхийлэгдэж байна болохоор яг үйл явдал ярьдаг. Ингээд одоо жишээлх юм бол хичээлээ хийгээл амар байжсэн чинь ингээд нэг гоё үйл явдал болоод тэгээд дахиад бүр түүнээс илүү гоё хичээл хийх боломж гарч ирж байна. Тэгээд ингээд 2 солонгос дараад тааж агаад саяхнаас нөгөө таарат өдөр үзээд тахаар Монгол бас хийдэг хүмүүс айгүйх байд юм байна. Таарат өдрийн мэргүүд хийдэг. Тэгээд тэдрийг ингээд таарсан чи би нөгөө баг карт мартын баг мэддэг байгаа хгүй юу? Эжилж мэдэлсэн. За энэ хөзөр нь энтэй нэг иймэрхүү юм шүү. Тэгэж хэлж мэдээлээ те. Тэгээд зарим нь шал худлаа ярьж бариад. Тэгсэн чи хүмүүс комент бичээд худлаа яриад тэгээд наадах чи ингэж уншдаг юм гэсэн чи. Би өөрийнхөө мэдрэмжээр уншдیں۔ Ингээ хоорлоо. Би тэгсэн чи үгүй. Би фэйсбүүкээр заяа нэг юм хөзрийн хатан гэдэг нэг юм хард илсаагаад гэдэг соцыг аваа нэг ихч байгаа заяа. Өөрийнхөө зургийг бүрсгэлээ л. Тэгээд тэр хөзрүүд нь таарагийн хөзөрч покер тоглодог хөзөр заяа. Нөө за. Тэгээд тэрүүгээр үздэг гээд тэгээд би тэнд амар хаталтуулсан шүү дээ. Өөрч чинь. Чи үзүүлээгээ мөнгө өгсөн юм уу? Тийм тэг үзээгүй. Тааг заяа. Мөнгө авах хүртлээр чат бичсэн. Амар юм бэлээ. Манай нэг Японд байдаг найз бас нэг бүр хаасаа Австралид амьдардаг. Гэтэ Монгол эвэгтэй үзэн гэдэг харанаас мөнгө өгөөд одоо хариугаа хүлээж байгаа гэдгийгсэн шүү. Яана. Хот. Гэтэ ингээ хараа ингээ итгэхгүй бай гэхээр ингээд айгүй хэцүү бас. Ингээ намайг хичнээн ингээ чи Герман явахгүй гэж хэлж байгаа ч гэсэндээ гэтэ ингээ чи Герман явахгүй байсан ч гэсэндээ чи ингээ эцсийн дүндээ бол амар аз жаргалтай байна гэдэг байгаа байхгүй юу? Надад бол тэгээд санагдсан шүү. Одоо чи түрүүн би ямар ч ингээ сэсэг бишрэлгүй байж хата хурууны алганы хийгэр үздэг хүн юм хэлсэн. Бүр юу хэлснэж таг мартсан биз дээ. Тэ. Бүр ингээд юу хэлснэж мартсан. Тэр үед чиний амьдрал угаасаа нэг тэрнтэй холбоотой байгаагүй. Тэгээд одоо Герман явах уугүй юу гэдэг чинь чиний үед амар асуудал. Хаяатай холбоотой зүйл юм шиг ойлгож эхлэхээр чи ингэж амар яана гэл нэг юм одоо завнил үсээл ч юм уу нэг тэгж байгаа зү. Яг тэрэн шиг хүмүүс ийм өөрөө миний амьдрал ямар нэг асуудал байхгүй үед бол нэг зөмбөлтөм тийм хүмүүнд хандаад ах нь айгүй хоёр. Яг миний мэдхгүй тэгсэн юм намайг ингэж заваагаад байгаа нэг асуудал байгаа шүү тий. Ойр архаа өвддөг ч юм уу эсвэл ингээл нэг ажил нэг л бүтэж өгдөг ч юм уу тий. Эсвэл ингээл ямар нэг relationship-ийн харилцаа нэг болохгүй бүтэхгүй үед айгүй одоо нэг тайвширлыг авах гэж чи зүгээр гэдэг үг сонсох гэж ч юм уу ингэж айгүй зөмбөлгч ганцдаг юм санагдаж. Тэгээд тэр дунд нь хүмүүс яг үнэн ч юм уу худлаа ч юм уу мэдэхгүй. Тэгтээ сүсэг бишрлээрээ болно болохгүй гэж хэлнэ. Болохгүй юм одоо ном уншуулна ч гэдэм үү зам үйл хийн гэдэг ч юм уу тий. Тэгээд айгүй мөнгө авч байгаа. Тэгэл ерөөсөө нөгөө итгэл үнэмшил хүний сэтгэл зүй гэдэг зүйл дээр тоглолт хийж. Үнэн. Миний нэг таньдаг охин ч жилдээ нэг удаа 2 сая төгрөгийн засал хийлэгдэх штеп. Тэр нь яадаг засал юм гэхээр ингээл амьдралынхаа хамаг ямиг л засаж залруулж сайн сайхан болгодын гэсэн. Хэрвээ тэгээд одоо юу ч гэмээр юм ил болгон очдог болохоор нь ингээд нөгөө хүн бүр ингээд амтшсан юм шиг санагдсан надад. Эсвэл ингээд асуудаг юм ин амьдралын ерөнхийдөө мэддэг болохоор ингээд муухай олчих үедээ ч юм уу болохгүй байх үедээ гэж боддог юмар нь ингээд
айлгаад байдаг ч гэх юм. Тэгээд би бол тэгж бодсон шүү дээ. Одоо жишээлбэл тэр хүн одоо яг цацаа хийхгүй бол дараагийн жил амар ингээд одоо айгүй завиналтай амьдрах байхгүй юу? Яна би цаслаа хийлгээгүй шүү дээ. Яна би цаслаа хийлгээгүй. Ингэчвээ дээ, тэгчвээ дээ гэл бөөн айц төгшөөрт өөрийгөө автуулна. Түүний оронд өөрөө 2 сая төгрөг өгөөд тэр айц одоо тэр зүтгэл заваагаад байгаа төгшөөрөө 2 саяар худалдаж ийн гэсэн үг. Тийм битгий хичээж байгаа байхгүй яг тэр хүн 2 сая төгрөгийг авснараа одоо юм зан үйл хийсэн учраас энэ хүн зөв яваад ажил нь ингээд аягүй сайн бүтээд байна уу гэвэл мэдэхгүй шүү дээ. Зүгээр ямар тач тэр зүгээр тэр сэтгэл завинлал тэр мөнгөөр худалдаж авч ийн гэж ойлгосон. Би бол тэгж л ойлгоо. Ерөөсөө би төгшөөрөө дарахын тулд тэнд мөнгө зарчсан тий. Тэгээ тэр хүний ур чадварт зүгээр харанхуугаар итгэж байгаа байхгүй юу? Тий. Ямар ч чиний ажил чинь процесс хэдэн хувьтай явж ийн гүйцэтгэл нь яасан гэж хинч ярихгүй шүү дээ. Зүгээр мөнгө өгөөд итэг. Тэгээ тэр хэмжээгээрээ одоо асуудал хэр том байна. Тэр хэмжээгээрээ одоо мөнгө их гарч иж өөрийгөө тайвшруулж байгаа арга л гэж боддог. Тэгээд нөгөө талаас болохоор би өөрөө амар муу бодол тавиал өөрөө амар буруу үйл хийгээд байж иж тэгээд тэрийг хин нэгэн хүнд мөнгө өгөөд тэр буруу юмыг зөв болгодог ч юм уу тий. Тэр өнгөрсөн байгаа олон гэдэг гим нүглийг шууд буян болгож хувирах гэж байхгүй шүү дээ. Тийм тэгээд ирээдүйд ерөөсөө яг энэ сэтгэл санаатай л холбоотой. Гэтэ ер нь бол яг ийм эдгээр хүмүүсийн одоо хүмүүс үнэхээр туслая. Ирээдүйд чи ийм гэдэг хүмүүсийн өгдөг зураг дандаа л одоо зөв хүн бай, гоё энергитэй бай, техник тулд ингэдэг гэл тий. Өнгөрсөнд байсан ийм асуудлууд чи туулж ирсэн байна. Энэ эндээс чи ийм гинтлүүд эдрийгээ ингээд идгээ тэгээд ингээд идчихээр чинь ирээдүйд чинь гэрэлтэй болно гэх нэг ийм хүмүүс ярьдэн шүү дээ. Тэгэхээр яг л нэг зарим хүмүүс болохоор шууд л за мөнгө авъя. Тэдэг хүчил би ном уншаад Германы чинь одоо виз гаргуулад үгүй гэдэг ч юм уу тий. Банкнаас зээл авах гад амар хүмүүс аслаа. Дээр лам уншилт юм билээ шүү дээ. Лам дээр ч ном уншилт. Тийм үү? Тийм тэгэж өргөл байцаа сайн үг. Тийм бол над юм чинь бүтэн ч гэдэг юм уу тий. Тэр нэг сүсгээрээ үг мүг гэдэг үг амар хэцүү сонсогддөө шүү дээ надад нэрээ. Нэг тийм барьцаалж байгаа юм шиг гэх юм уу. Ингээд сүсгээрээ болох чингүү багыг өгөх юм бол үнхээр бүтэхгүй жах юм уу? Зүгээр байгаагаа өгөх юм бол үгүй нэг яхавдаж болох юм уу? Ингээд хамгаа шахаад ингээд үнхээр ингээд энийг бүтэн болно, энийгээ буцааж олж аавна гэж бодоод ингээд бүр өөр зээл тавиаж хамаагаа хамгаа байраад өгөх ёстой юм уу? Тэгээ бүтэхгүй бол яах вэ гэл ингээд амар эргэлзээтэй юмдаг хүмүүс амар ундын дэлээ. Хэлэн тоглолт байхгүй. Тэр аль яг цэвэрлэгааны өдөр мөдрийг амар их ламмаас асуудаг. Тийм тий. Тийм хийсэр нэг өөрөөрөө биш төрж байгаа хүмүүс чинь төлөвлөгөө таалгаанд орж байгаа хүүхдүүд яг амар сайн өдөр төрүүлэх гээд тэр сайн өдөр нь бүр ингэ битүү дүүрч мөрцөн тий. Яна тийм үү? Тий өмнө хэлжсэн шүү дээ 9 жил загсны ордны 6 уншсан гээд яагаад тэгсэн? Манай X загсны ордны хөсөн. Йоо. Тэр 6 ордод нь болохоор ингээд нар төр үед нь аль ордод байсан бэ гэдгээр одоо нэг гаргаж ирсэн 6 штэ. Тэгээд ингээд би тэрэнд нэг итгэдэггүй гэсэн штэ. Тэгээд гисэн чинь манай нэг танил ингээд бүр тэр 6-нд бүр ингээд амар итгэдэг бүр ингээд амар гүн орцсон заяа. Тэгснэ нэг өдөр гинт юу яачих чи надад төрсөн он сар цагаа газраа хилээд өчтөх юм бол би чиний юм төрсөн гаргийн чинь зурлага хийгээд өгөх гэдэг байхгүй. Тэгээ би гахаад юу гэдэг юм за чи надад зүгээр хилчих гэмүүд нь би хилцсэн байхгүй. Тэгсэн чинь ингээд тэр нь болохоор шид ингээд нийт ингээд 12 байшинд заяа. Ер нь бол ингээд нэг бөөрөнгийг 12 хуудсан байгаа байхгүй. Тэгээ тэднээсийг байшин гэж нэрлэлсэн. Тэнгүүтээ ингээд тэднэрт нь ингээд гаргууд байгаа шүү дээ тий. Тэр гаргууд аль ордонд байгаагийн ингээд хамааруулж зурдаг зураг юм байна л та. Тэр 12 байшин байгаас тэгээ миний тэрний 6-нд хоосон байна гэсэн заяа. Тэгснэ нэгдүгээр байшинд нь минийх ингээд 5 гараг байна гэж байгаа байхгүй юу. Би наа чи юу гэсэн үг юм ингээд би гайхаад ямар нэг юм би дутуу байгаа юм бах таа гэж би бодчихж байгаа байхгүй юу.
Тэгсэн чинь чи амар хөгшин сүнстэй гэсэн. Чиний сүнс амар олон жил амьдраад ингээд тэр хоосон байгаа байшингууд шүү дээ тий. Тэр байшингийн илэрхийлдэг зүйлийг нь ингээ мастер болцсон. Тийм болохоор чи тэр байшинг ахиж дүүргэх шаардлага байхгүй болохоор хоосон байгаа. Тэгээд энэ амьдралдаа чиний ингэж яаж фокуслаж гүйцэтгэх хэрэгтэй юм чинь бол чи өөрийгөө төгс төгөлтөр хүн болгох хэрэгтэй. Гинэ бууцэг. Аимшигтэй за. Бид нар тэгсэж төрөөд жилэлөө групп компаниараа бид нар ингээд олимпийн хийсэн баггүй. Тэгээд тэрийг нөгөө тамирчтай хуваахтаа ордуудаа хуваасан. Тэгсэн чинь матрын орд чинь юутай хамт матар хилэнц хоёр хамт боллоо. Үгүй. Бишээ. Матрын орд чинь за мэдгүй. Матар гэсэн чинь ямар ч тэр матрын ордонд бүр дандаа манай сионор захирлууд бүгд матрын орд исэн заяа. Тэгээд би тэгэхэд бүр ингээ гайхаад what? Тэгсэн чинь заяа маркетинг бизнес хөгжил мөчлийнх нь бүгдээрээ юуны орд. Хоньны орд. Би тэгэхэд галзуу юмуд нь бусдаа яг тэг ордоор нь уурчаар бүр яг ингээд хуваагдчихтай мэдэж амарсан нөө. Тэг яг ингээд нэр яг бас ингээд цаагаараа наа чи зүг гэж магадгүй юм байна. Надад жоохон сонир санагдсан юм нь ингээ хүмүүс бүр энийг бараг ирээдүгөө хараад байгаа юм шигээр төсөөлж ойлгоод байт юм билээ. Одоо чинь ингээд би нөхөртөөгөө яаж уулзах уу, ямар хүнтэй суух уу, бүр зарим нь бүр аимшигтай би хэдэн хүүхэдтэй болох уу, миний хүүхэд ямар орных байх уу гэдэг хүртэл ингээ хараад байдаг. За бүр ингээд what гэд яагаад тэгээ манай надад тийм амар гүн орцсон хүн байсан. Үгүй чи тэр хүнтэй холбоотой намайг зориулаад өгөөч. Чи муухай гуглдчихэж байна уу те? Natal chart free гэл бичингүүд гараад ирд юм бэлээ. Тэгэл тэрэн дээр нь ороод төрсөн он сар өдөр цаг хаана уу гэдгээ оруулаа. Тэр нүг төрсөн цагаа тийм бүр амар нарийн мэдээд авах шаардлагагүй. Ер нь хэдээс хэдэн цагийн хооронд төрсөн бэ гэдгийг мэдэж явах хэрэгтэй гинэ. Тэг яагаад тэгэхээр ч одоо 2 цагийн зайгаар нар нь ингэж шилжилт хийж ингэж үздэг гэсэн. Төрсөн газараа ч юм уу төрсөн цагаа ингээд ерөөдөө мэдгүй байх юм бол ингээд жоохон худлаа болдог гэдэг. Тэгээ би энийг нэг тоохгүй байхгүй юу. Тэгсэн чинь би нэг өөрөө зурж үздэг баатар болвоо. Тэгээ миний нөгөө нэг олон сайт нь болохоор нөгөө нэг Эрдэнэт газрын зурган дээр нь гарч ирэхгүй. Тэгэнгүүт нь би нэг юу гарна нөгөө утраг өргөргийнх нь хэмжээг харж байгаад би хамгийн ойрхон байсан тийм газар олчдөг байхгүй юу. Тэгээд зурсан чинь ингээд минийх амар өөр болж гарсан манай найзын зурж өгснөөс. Үнэн зөв мэдээллүүдээр үнэн зөвд хийхгүй бол бас юу юм бэл айгу ингээд жоохон өөр юм. Яг тэгээд амар итгэл тэгээл хамаг юмыг нь үзээд тахаж бас хайшин санагд. Тийм ээ. Угсаа эвдэр чинь нөгөө сонирхлоор л үзэж байгаа. Би босаанд очиод далайн эрг хийж байгаагаар хавсан чи тэрний тэнд бүр яг тийм таарад хүзрөөр мэргэлдэг бүр юм годомж идэм билээ. Хоёр талыг битүү ингээл таарацсан. Хүмүүс ингээ очиод зогссон. Гэтэ тийм хүмүүн дээр гоё найз найзтайгаа очиод амар гоё юм шиг байна. Нэг одоо би хитрхи одоо өөрийнхөө имийг ингээд бодоод чичрээд ингэж байгаа учраас нэг орхидорц хэсгүүд амар их байхаа хажууд сонс нэг найз ч юм уу сонсоод бачиг ингэж тэгж ингээд тий Үнэлэнгийн нэг манай талын хүн ханддаг. Би болохоор ингээд зүгээр нэг ойр зургийн юм асуугаал орчин. Тэнгүү тэр нэг үзүүлдэг хүмүүс чинь болохоор чи асуултаа яаж тавина уу? Яг тэрэндээ хариулт авч байгаа болохоор ингээ юу асуух уу гэдэг чинь хүртэл амар цухтаа гэдэг аахгүй. Тэгээд нөгөө нэг үзүүл сурсан хүмүүс дандаа миний өвнөөс хэлж үзүүлдэг амар инээдтэй. Намайг асууж чаддаггүй гээд. Би яг яадаг чинь түрүү юун дээр бодсон нэг амар юм гуглддаг хүмүүс шүү дээ. Тэд айгуу сан гуглддаг хүмүүс яг асуудлын тэр нүг keyword-ыг амар хурдан олд юм байна гэж бодсон шүү дээ. Тийш дээ. Би зарим нэг юмыг хэрхэн гуглдахыг мэдэхгүй заяа. Энийг одоо яаж хийх юм гэхээр тэр нүг дандаа Google дээр л ингээд тэр нүг түлхүүр өмнөдөө айгуу хурдан олоод сурсан. Яг тэрэн шиг ингээд ийм хүнтэй уулздаг хүмүүс бас яг тэр гол point өгнүүдээ амар мэдээд байгаа байхгүй юу? Энэ бас яаж гэх хүний тийм юу туршлагаас талбарч байгаа зүйл. Тийм хүсэн хариулт авахын тулд эхлээд яг тэр нэг асуудлынхаа keyword-ыг амарсаа болгох.
Тийм. Түрүү 7 хоногт нэг үзсэн юм аяарч хуу. За. Нөгөө сүсэг бишрэл ярьж байгаа учраас Мгм. Солонгост нэг 2000-ад оны их Солонгос хүмүүс Филиппинд очиод амар хөгсөн гинэ. Ерөөсөл Филиппинд очиж өгөх үед юм. Тэгээ цагдаагийн газар сэтгүүлч нь бүр гайхаад үзсэн чинь дандаа өвчтөө хүмүүс өгөх байгаа байхгүй юу. Тэгээд энэ ер нь ингээд нэг сард бүр 3 тийм кейс гарсан юм шиг байна. Тэгээд за энэ ер нь нэг юм эвгүй зүйл болоод байна да гэж судалсан чинь тэр Филиппинд нэг юм уулан дээр юм сүм байгаад тэгээд тэр сүм нь болохоор тийм засал хийдэг, имчилгээ хийдэг, эмчтэй тэгээд хажуугаар нь давхар одоо юм эмчилгээ мэс засал хийгээд давхар гэр бүлийн хамтаа байлгаад тэгээд мөргөл хийдэг юм том юм цогцлбор байгаа байхгүй юу. Тэгээд тэрнийх нь яг захирлан гэд эмч гэдэг хүн болохоор одоо юм бидний мэдж байгаа шинжлэх ухааны бус аргаар хагалгаа хийж хүмүүсийг идгээдэг. Тэгээ тэр нь бүр ингээд хүмүүс амар идэгсэн гэж амар одоо сонирм юм дээр гараа гайхамшиг би боллоо. Би ингээ хорт адартай байсан чинь тэнд очиод миний ингээ хавтар идэгсэн. Би одоо ингээ сая Солонгост ирээд эрүүл мэндийн үзлэгт орсон чинь 100% цоо ирүүл хүн байна мэн гэд болцсон энэ гэдэг тийм шуунууд амар яваад тэгсэн чинь мөрдөгч хийж байгаа тэр сэтгүүл чинь бүр камер маамираар ингээ бичээд тэр чинь бүр энд бүр нэг юм худлаа болоод ингээ үзсэн чинь хүмүүс хаалгаа хийхдээ заяа хүмүүс нүдэн дээр хийдэг. Тэгснээ одоо хүн ингээ зөвхөн дотор хувцастайгаа ингээ шалдан хөвтчихин заяа. Тэгэхээр цагаан даваа нүднийхээ урд өөр ингээ болгож жагаад за энд хаалгаа хийн гэж шууд биенийх нь аль нэг хэсгийг заадаг. Энд чинь ингээд одоо хавдар байна шиг юм уу тий. Энд тэргээ заадаг заяа. Тэгээд тэрийг яаж мэддэг гэсэн чинь цагаан давуугаа ингээ тэр хүний урд ингээ байхаар хаалгаа хийх ёстой тэр муу зүйлсүүд нь ингээ хөрч ингэж хардлаж ингэж харагддаг гинэ өөрт нь. Тэгээд ингээд олон өмнө ингэж хөвтүүлж агаад гизэн ингээд ухаад шууд гараараа ухаад заяа. Тэгэнгүүт ингээд шууд цусмас гараад тийш тэгчлээ нэг юм бочирхаа шиг юм гаргаж ирж үзүүлээ заяа. Тэгэл нөгөө одоо гизэн нөгөө цагаан дагуураа арчаал гизэн зүгээр. Бүсүү зүгээр заяа. Тэгээд тэр хүн хаалганд орсон хүн заяа. Хамгийн амар нь. Тэгээд гэрийнхэнтэйгээ хамт тэр чинь заавал асрах нэг хүнтэйгээ хамт ирдэг. Тэгээд тэр сүмдээ 7 хоног ч юм уу мөргөлөө хийж агаад 1 сар 2 сар тэр хаалгаа байнга өдөр болгоо явдаг зүйл биш. Айгуу сайн мөргөж итгэж үнснийхэн дараа одоо чи хаалганд ороход бэлэн болсон байх гэж хэлдэг ядчих заяа. Тэгээд хүмүүс амар удаан тэр одоо амралтын газар шиг газар нь тэр хаалгаанд орохыг хүлээгээд ингээд амьдраад байдаг гэсэн. Тэр бүр амар сувэр агаад манай сэтгүүлч заяа бүр өөрөө өвчтөө үний дүр тоглоод тэгсэн чинь шууд өөрөг нь үзчихсэн аа. Хүзүүний чи энд тэгээ бас гидсний чи энд талхайг шаардлагатай гэж заяа. Тэгэл нөгөөт чи одоо яг л тэр одоо би заавал энийг барьж аав чи ингээд ийм амар худлаа л өөр хийж ингээд биччихсэн чинь түүний юм хаалгааны өдөр тавлагдаад тэгээд ингээд хаалгаагаа хийсэн чинь зэрэг гар нөгөө юм чин зүгээр бэлдсэн гахааны дотор гидсэн штэ. Тийм юмыг хүн ингээ хөвтүүлсэн байж хат өөрийнх нь гаар ингээ зүг зүгээр тэнгууд даавууныхаа доогуур тэр нөгөө нэг орон доогуураасаа тийм хаан бөөрч зүрч юм уу тиймэрхүү юм гаргаж ирээл хүний гидсэн дээр ингэж гартаа хатгачаал гидсэн дээр нь тавиал татаа гаргаж иртэн цусд нь гоожол яг нөгөө нэг юм гаргаад ирж байгаа юм шиг харагдаад жилби маяг илэг хийдэг хүмүүс нэг тиймэрхүү хүн хуур техник хэрэгэлдэг амараас тэр бол тэгэл яг цэвэр нөгөө нэг сүсэг бишрэл гэдэг юмыг хүмүүст тэтгүүлсэн тэгээд нөгөө нэг зарим одоо ч амьд 90-д настай гэсэн өөрөө тэр Филиппин хүн заяа. Тэгээд имлэгт шинжлэх ухаанаар яасан имлэгт хөвтөж байгаа гэдэг хүмүүс юм л дээ. Тэгээд таны бол хүмүүс чи идэгцэн гэдээсэн мэдтэй тэр хүмүүс яаж идэгсэн бэ гэсэн чи амар их мөргөл хийдэгдэг. Одоо би ингээд идэгчин гэдэг 70 тухайлсарт нь ингээд итгүүлс би энэ гайг болсон байна гэж байгаа байхгүй юу? Амар агаад тээ. Би бас нэг 2-7 нэг өмнө ч энүүдаа нэг юуны Америкийн нэг тийм калт гэх юм уу нэг тийм нэг тухай документ үзээд тэгээд тэгсэн чинь тэр калтыг нь үүсгэсэн хүн болохоор өөрийгөө бүр ингээд амьлсан бурхан ингээд итгэцэн. Тэнгүүтээ ингээд хүмүүс дээр ингээд яг хаалгаа хийдэг гэсэн гэж аахгүй. Наад мөн ч бол ингээд нэг хаалгаа хийж ингэж хуураад нь штэ. Тэнгүүд нөгөө гарвал бүр яг жинхэнэ цэвэр хаалгаа хийж ийсэн гэдэг юм чам. Гар марын
идсэн, бүдүүн гиз мэдийн тайраа идсэн. Тэгээд яа мэдгүй тэр бол өстой аимшигтай юм ярьсан. Тэгээд сонин би тэг гайхаад байгаа байхгүй юу? Хүмүүс ингээд яагаад итгээд байгаа юм бэ гэдэгт би гайхаад байгаа байхгүй юу? Энд чинь ингээд үжиг нэг хаалгаа хийлгэж ингэж хуурдагдаад ингээд өгцөн хүмүүс тэнд байгаад нь штэ. Би юмыг хавсаар хийж яагаад очиж хийлгээд дахиад энэ тэр нөгөө нэг одоо тэр өөрийгөө бурхан гэж яриад байгаа залуу штэ. Тэр нь болохоор ингээд ингэж хэлдэг гэсэн гинэ. Би бол ингээ хаалгаа хийгээд хаалгаа маань ингээ амжилттай болсон. Энэ хүн бол ингээ яг идэгсэн. Тэг бүр ингээ баг өгцөн үнийг хүртэл ингээ амьлсан гэж яриад байгаа байхгүй. Гэхдээ бурхан надад ингээ одоо баг өөрийг нь үүсгэж бурхан заяа. Тэр бурхан надад энэ хүний сүнс энэ дэлхий дээр ад жаргалтай амьдрах хугацаанд дууссан болохоор битий ахиж амьдлуулж энэ хүнийг зовоо. Надад сүнсийг нь явуулсан. Энэ хүний тусын тулд юм аа гэж хэлсэн болохоор би ингээд хичнээн хагалгаа маань амжилттай болсон ч гэсэн би энэ хүний сүнсийг тавьж явуулахын тулд өхүүллээ гэж хэлдэг гэсэн байгаа юм да. Тэр ч гайгүй заяо. Шашин үнэхээр аюултай. 1992 онд Солонгос хүмүүс Есүс Христ штэ. Христ дэлхий дээр бууж амилж ирнэ гэд заяо. Бүр ус даяараа юм болсон гэжсэн. Хүмүүс энэ тэнд амир хорлоод яасан гэсэн чи Есүс Христ ирнэ. Тэгээд одоо тэгэхээр дэлхий яана гэж үзчихсэн мэдэхгүй байна. Тэгээ бүр манай анги хүмүүсд ярьдаг юм чинь нэг сүм бүр тэр чигтээ тэр өдөр Есүс бууж ирэх юм бол ингээ бүх зүйл алга болоод дэлхий дээр хүн үлдэхгүй угаасаа бүгд ингээ алга болно гэж ярьж мэрчсэн. Түлжсэн гээд. Үгүй яагаад 2012 онд дэлхийс үнэгээ бас бөө тэнийг юм болсон шүү дээ. Үгүй гэхдээ монголчууд арайч үхээгүй амиа орлоогүй үстэй. Амиа орлоогүй амар тэнийг үйл явдал зөндөө болсон шүү дээ. Манай би тэгээд яг нэг хайтан болсон эхний жил байсан байхгүй юу? Тэгээ нөө өгийн амтаар явсан. Яачлаа би нэг шалгалт өгөх болоод илүү яагаад лээ би эрдэнэт явж чадахгүй болоод тэгээд чинь манай ээж над руу уйлж залгаад чи ингэж ядаж ээжтэй царайгаач харуулахгүй өөх гээд байгаа мó гингүүд би ээж юу яриад аа тэгсэн чинь манай чи ядаж өөртөө нэг лаажууданд аваа суужаад хэрнэ тэрүүгээр яах юм гэсэн чи тог тасраад ингээд юу ч байхгүй болоод ингээд ертөнц сүр нүгтэн үгүй ээж ертөнц сүрэх юм бол тэр лаатай лаагүй хөтийн боогоос гэсэн чи манай ээж намайг та хатуу сэтгэлтэй гэж заяа. Үгүй яа Монгол гэр амар хөдөлж авсан гэсэн. Манай гэрийнхэн харин ерөөсөө тэрэнд итгээгүй. Бүр хүмүүс лааш хөдөн зүгээс байхгүй болоод амар тий. Тэгээд сүүлд нь тэрнийх нь учрыг сонссон чинь тэр нөгөө нэг эртний маяачуудын календарын төгсгөл ерөөсөө тэр 12 оны 12 сарын 22 хүртэл тоолох чадвартай календар л хийсэн билээ шүү дээ. Ковидын үеэр бас яалаа да. Йоо ковидын үеэр би 0 цаас авах гээд хайгаад олж чадахгүй за би Costco явж зүгээр нөгөө нэг галтгооны цаасаа алчаар идэг шүү дээ. Тэрийг би бүр авчихсан шүү дээ. Харин бүр амар сонирн би бүр гахаад хүмүүс цаахаа аваад бүр хитэн сар жилээр нь шуудаатай будаа гэрнэл. Гэхдээ тэр эдгээр юм авчихсан нь бол яалчгүй нөгөө нэг гадагшаа дотгошоо орж гарах боломжгүй болсон байсан зах тэр 0-ын цаас яагаад байгаа юм бэ? Би үл тэр үнээр ойлгоогүй. Нэр 0-ын цаасгүй болчлаа гэдэг нэг хэсэг юм бол яриадсан тий. Тэг хүмүүс ч юм бүр ингээд хитэн сар жилийнхээ 0-ын цасыг авсан. Би нэг 2 өдрийн өмнө TikTok-оор явжсэн жимиг эмэгтэй өчтөр манай хадам аав гэж 0-ын цаас нь дууссан гэж. Ковидээр авсан нөгөө 0-ын цаас нь ёо. Хөөе 0-ын цаас Монгол хизээ орж ирсэн. Хөөе 0-ын цаас ер нь залуухан баха. Би ингээд хүүхэд тахтаа сонирн байна бүс ярьжсэн санагдав. Чи хийчихсэн үү? Мэдгүй манайх ч нөгөө Эрдэнэт тэмж Оросоос янз бүрийн юмнууд их ирчдэг болохоор би бол нэг амар хатуу бор 0-ын цаас эснийг л санаж байна. Би нэрээ бодсон чинь тэгэл үнэхээр 0-ын цаасгүй болчихвол зүгээр. Би бол амар за ингэчдэг штэ. Яа мэдгүй дээр дахтур тэгээ загиндаг ус бид нарыг тэр дээр мууга бичгээд бүгдний альч уушиг гэдэг төрч. Үгүй тийм. Бүгсэж алчгаргүй чиний дэвтрээр гэдэг. Яа юу ярьчаа. Нэр нэг гинт юм амсанд орсон чи ёк гэдээ ороод ирлээ.
Одоо ч гэдэг Монголд энэ тэнд юу дэлгүүр мэлгэрүүдийн нээлтэн цас байдгүй шүү дээ. Амар ядаргаатай. Харин осолдохгүй хоолны газар ресторанууд нээлтэн цас болсон байл тийм. Нэрээ тэгдэгтэй агуулс юм уу? Бүр нэг гурай. Нээлтэн цас нь халаалаа явцдаг хүмүүс. Зүрхнээс нээлтэн цас гаргаж. За юу зүн бэлгэж ярьчихсан. Нээлтэн цас очоо. Тэр зурхаалуу амар ордог хүмүүсийг бол би ингээд одоо өөрийгөө таньж мэд гэсэн арга нь юм уу даа гэж бодсон шүү дээ. Тийш дээ. Тэр чинь их буруутгаад байгаа юм байхгүй. Тэгээд ер нь би тэр нэг астролог судалж амар хийсэн чинь тэр нэг бас л яна нөгөө нэг хоёрын хэрэг вэ штэ. Салтан нат чинь бас тэр нэг астролог судалдаг байсан гээд. Би ийм амар судалдаг тийм. Тэгээ дандаа юм VIP хүмүүс авч үйлчлдэг байсан гэж байгаа байхгүй юу. Тийм хөө өөрийнхөө ингээд хардгуу ийм эрсдэлт болт юм бах таа гэж бодоо. Энэ мас тий. Гэтэ юу штэ. Нөгөө манай аавын ээжийн талынхан ер нь аюу тийм лам хувраг ихтэй хүмүүс гэдэг байхгүй юу? Байсан байхгүй юу? Тэгээ ер нь ингээд хууч ламнараараа аюу алдартай байсан гээд. Тэгээд нөгөө нэг юуны хэлмэгдүүлдэг үе штэ. Тэрүүгээр одоо манай өндөр эмээгийн хамгийн бага дүүн баригдсан байгаа байхгүй юу? Тэгээ тэр хүн болохоор яг тийм зурхаагаар даансан хүн байсан гээд. Тэгээ ингээд баригдаад ингээд нэг гэрт хоригдчихсэн юм байна л та. Тэгээд тухайн үед нэг өөрийнхөө зурхааг ингээд өдөр болгон зурдаг. Тэгээд 4 өдрийг зурж исэн чинь 4 дахь өдрийнхөө шөнө нь ингээд за яг одоо гараад баруун хоошоо чиглээд явах юм бол яг 10 дахь ганцхан зам байна гэж гараад. Тэгээд тэрийг харсан хүн шууд хамаг юм орхиод зүгээр хаалгыг нэг түлхсэн чинь хаалга нь онгоолгоод гараал харсан чинь хинч байхгүй. Тэгэл баруун хоошоо зүглээл халахсан гэж байгаа байхгүй. Тэгээд тэндээс ингээд нэг ч буун дуу гаргахгүй, нэг ч нохоо хуцуулахгүй зүгээр гараа хавцсан гээд. Тэгчээд ингээ орохчихж байгаа шүү дээ. Тэгснийхээ дараа нөгөө нэг манай өндөр эмээгийн зүүндэнд нь орсон гэдэг ингээ хамгийн бага дүүн ингээ юунаас ямар ч байсан ингээ тэр юунаас нь баримтчилгаанаас нь ингээ амьд гарч чадсан. Тэг ингээд солих хувцас хоол ундны юм хэрэгтэй байна. Ихтэй туслаач ээ. Та тэнд аваачаад үлдээчээрээ гэж зүүдэнд нь орж ирсэн гээд. Тэгээ манай эмээ чинь нөгөө манай өндөр эмээ чинь яг тэр хэлснээр нь хэлсэн газарт нь аваач тэр хэрэгтэй юмнуудыг нь үлдээсэн гээд. Тэгээд ингээ 3 удаа ингээ авч үлдээсэн гэж байгаа байхгүй. Гэтэ ерөөс уулзаж чадахгүй. Тэгээд 3 удаагийнхаа ямиг үлдээч байж исэн чинь дараа нь дүүн зүүдэнд нь орж ирээд ингээд за ихч минь ингээд би тантай ахаад энэс цаашаа уулзаж чадахгүй нэ. Би яг баригдах юм байна. Тэгэхээр та одоо ингээд сайн сууж агаарэ. Тусалж дэмжсэнд баярлалаа хэлчихэл тэгэл ингээд алга болсон гэсэн дүүн бүр ингээд хаашаа явсан мэддэхгүй бүр ингээд байхгүй болсон заа. Тэгээ өндөр эмээ маань бүр хамтан тэгээд нас алтлаа дүүгээ хайсан гэсэн шүү дээ. Тэгээ ингээд нэг юм хүн сонсоор ингээд бас ингээд бүр худлаа биш чинь шиг заяа. Харин тийм. Гэтэ юм бас нэр байт юм шүү. Мэдгүй. Намайг Япон явсан гэхээр хүмүүс нэрээ дандаа та сүнс харсан уу гэдэг. Сүнс хараагүй. Би бол сүнс хараагүй. Гэтэ нэг юм заа нэг би Япон явахаа өмнө бас нэг бөө хамаатны ихчтэйгээ уулзаад тэгээ тэр ихч нэг улаан утгаар хамгаалалт хийж өгдөг штэ. Миний хөлөнд тийм утас уяад хамгаалалт хийж өгсөн байхгүй. Тэгээ би Японд очиод эхний өдрөө буудалд хоноод өглөөс ирсэн чинь байхгүй болчихсон. Зүгээр эхний өдөртөө байхгүй заяа. Тэгэл би тэгэл яавал хийжтэй гэж бодоод тоогоог орхисон. Тэгээд надад юу ч тохиолдоогүй шүү дээ. Яг хүмүүс яг ингээд өөртөө санаагаараа өөрийгөө зовоогоод идэм биш үү гэж бодсон шүү дээ. Мэдгүй би л манай нэг найз Японд байж байгаа амьдарч ирсэн гэртэн бүр сүнсээ агаад бүр байд суугаа аргагүй тэгээд Монголд ирсэн. Тэгэхгүй яг байсан л гэдэг юм л ч тэгээд амар деталь ярихгүй лээ би амар яагаад энэ одоо болногүй би тэгээд ярихгүй гэж ихтэй хөх тахгүй юу. Тэгээд ярихгүйсэн. Ямар ч тач сүнстэй байсан л гэдэг. Японы хүмүүс яалтчгүй ингээл бусад улсууд ч гэсэн японочууд өөрсдөө ч гэсэн айгүй сүнстэй гэдэг штэ. Тэрнийг шалтгаан болохоор нэгдүгээр нэг сүнсийг их ус гаталж чаддаггүй гэж үздэг юм байлээ. Тэгээ хоёрдугаарт тэгээд тэр нэг юутай холбоотой тэр нэг 9 сүлтэй өнөг илүү юу лээ нэг тийм нэг домогтой холбоотой. Тэгээд тэр аюу сонирхолтой юм болсон штэ.
нэг ууланд тэр 9 сүлдээ үнийний сүнсийг нэг том чулуунд ингэж нэг тамгалж дарсан гэдэг баггүй юу. Тэгээд тэр нь ингээ гадуур ингээ амар том олсмолс орогдсон заяа. Гинт тэр олсон тасраад чулуу нь ингээ дундуураа яг ингээ таг хуваагдсан заяа. Хүний нөлөөгүйгээр үү? Тий, хэрвээ ингээ хүний нөлөө байсан бол ч одоо тэр том чулууг ингээ хөрөөдөөд ингээ зүс цаална гэдэг чинь ямар нэгэн байдлаар мэдэгдэх ёстой шүү дээ. Тийм байхгүй зүгээр л нэг өдөр тийм нэлийн том чулуу. Тэгээд нэг л өдөр тэгээ хагарцсан. Би юун дээр thumbnail дээр тэр зургийг оруулна заяа. Тэгээд манай тайгар чулуу шиг юм уу? Өө тийм том биш гэтээ ер нь том чулуу заяа. Тэгээд яг тэрнээс хойш ер нь одоо ингээ Японд амар олон гамшиг янз бүрийн юм зөндөө тохиолдож байгаа шүү дээ. Тэг хүмүүс ер нь бол ингээ тэр эсвэлтэй үнэгний сүнс гараад ирсэн болохоор ингээд одоо баг өшөөгөө авах байгаа хаа нэ. Би тэр эсвэлтийн домгийг сайн мэдэхгүй байна. Би нөгөө айгүй хоолой аним үзсэн болохоор анимнууд дээр зөндөө гардаг байхгүй. Гэтэ ерөнхийдөө болохоор тэр 9 сүлдээ үнэг хятадаас ирсэн гэдэг. За, яг гэж ярьсан. Хятадын хааныг л нэг арганд оруулах гад гэх юм уу тэгж жагаад чадаагүй болохоор зүгтаад нэг хөлөг онгоцонд сууж далаа гаталж Японд л ирсэн гэдэг байхгүй. Тэгээ бас нэг Японд дахиад нөгөө нэг амар юм үзэсгэлэнтэй хүүхний дүүт хувирч чаддаг сүнс. Тэгээл нөгөө нэг хааныг нь өөртөө дурлуулаад ингээл янз бүр болгочихсэн чинь нэг Omyoji Японоор л одоо юу гэдэг лээ. Abeno Seme гэдэг лөө. Юу лээ. Нэг тиймэрхүү ямар ч одоо нэг тийм exorcist хүн гэх юм уу. Тийм сүнс хариулдаг. Тийм хүн тэр 9 сүлд үнэгийг байгаад ингээд ер нь бол улс оронд нь гамшиг болгоод байгааг мэдээд тэгээд алах гэж оролдоод тэгсэн чинь нөгөө нэг сүнс нь цогтж байгаа яацдаг ч гэдэг лээ дээ. Бас нэг юм болдгийм а. Тэгээд алж чадахгүй болохоор тэр чулуунд яасан гэдэг байхгүй сүнсийг хамгаалсан гэдэг байхгүй. Тийм аа дээ уул усны домог момод. Домог яриа гэдэг чинь бодит байдлаас үүсдэг үлдээ тийм. Энэ солонгосоор нөгөө усанд аюух живж хөхтэй штэ. Живж хүсэн хүний сүнс болохоор ингээд үсэн ингээд хөвөөд дээшгээ ингээд арцаагаад ингээд байж идэг гэд. Сүнснүүдээр хараад живж өгсөн хүн байна, асалтаж өгсөн байна гэж ялгадаг болтой. Тэрний солонгосын сүнс хардаг хүүхэн гардаг драма нэг хэсэг амар одуулаад тэр чи юу гэдэг юм бэ гэх юм. Тэгэл сүнс хардаг. Гэхдээ яагаад муу сүнсэл байдаг билгүй дээ тий? Мэдгүй. Эстэсэн юм байна. Говийн зэрэглээ гэдэг нэг ярьдаг тий. Мэдгүй юу юм? Говийн зэрэглээ гэдэг нэг киноны зураг авалт хийжсэн багийнхан өдөө. Нэг өмчөн ганц гişт орсон гээд тэгээд цай буцалсан цай өгсөн чи хүүтэн байсан гээд. Мэдгүй. Энийг хүмүүс амар ярьдаг ш. Монгол гişт заяа. Тэгээд асан чин 3 хүн байсан гэдэг үлээ. Нэг хөгшин хүн тэгээд өвөө юм хоёр нэг охинтойгоо байсан чилүү. Тэгээд нүний цай чанаад яг гал дээр цай чанаад түр часан цайгаа аяглаад хүмүүст өгөөд уусан чинь цай нь хүүтэн байсан гээд. Тэгэл тэр зураг авалтыг чи хүмүүс хамгийн гол нь тэр кинод тоглосон хүмүүс тэр айлд орсон бүх хүмүүс өгсөн. Гэтэ нэг цагт бөөнөрөө зэрэг бишэлтэй өчнөр санамсаргүй байдлаар орын дээр өгсөн. Тэр говийн зэрэглээ гэдэг кино. Говийн зэрэглээ би зөв ярьж байгаа хаа. Битгэхгүй байна. Тэр бүр амар алдартай тэгж ярьдэн шүү дээ. Тэгэл хүмүүс чи энэ тэнд айлд ороод буцалсан халуун цай өгөөл буцалсан халуун хоолгосон ч хүүтэн байвал яана гэл. Тэгэл би нэг амар айлд шүү дээ. Тэр нэрээ мэдхгүй юм уу? Мэдгүй. Үгүй тэгээ наа чинь үгүйстэл хүү юм чи өгчл таарна шүү дээ. Ямар ч сони. Залуу хундаа бүгдээрээ зуурдаар насалдаг байхгүй юу? Үгүй тэгэл өөхөх болоогүй залуу хүн байхдаа л гэсэн шүү дээ. Хөөе тэр юг бидрийг ингээд 10 жил нарамжтай жахныг аимшиг юм ярьдаг байсан радиогоор чи тэрийг санаж нэг ингээл Поргондо хэдэн залуус Улаанбаатараас Хөсгөл аймаг руу гэж ярьдэн шүү дээ.
Чи тэр тийм сонсчихсон уу? Өөдрөө манай найзууд нэг сони юм сонсоод л байдаг гэсэн чинь би нэг таадгүй байсан ш. Тэр яг ийм их тэр ах ингэсэл ярьдаг байхгүй. Тэгэл зоргоо бол тэдэн дундаас хамгийн өндөр биетэй боловч амтал залуу гэж гэл. Тэгээд тэгэл тэр тийчээд хэдэн юм бэ мэдгүй. Би нэг автобусанд өглөө суугаа явдаг. Хүүхдүүд автобус заяа. Хамгийн ихний автобус хичээл рүү авах гээд сургууль руу авах гээд тэгсэн чинь үгүй. Автобусанд тийм жолооч ах тийм аимшиг юм яриа надыг. Үгүй ярил нэрээ радиогоор тавиад надыг. Хар өглөөгүй штэ тэр чинь дөнгөж өглөө 7 цагийн эхний автобусанд суугаад хичээл рүү явж байгаа хүмүүс ажил сургуультай явж байгаа хүмүүс аа штэ. Тэг эхний автобус ч бүр пик заяа бүр. Тэг тэр үед автобусны жолоочнууд амар балиар ингээд хүмүүсийг ингээд сэгсрүүлдэг байсан заяа. Одоо ингээд гинт огцом торомцлоод тэр ингээд хүмүүс ингээд урагшаага гэдэг урагшаага ингээд болдог. Тэр үед одоо хойдлогоо хаалгаар тийм автобусны карт гэж байхгүй хүмүүс нэг арын хаалгаараа ордог байсан уу яахгүй юу? Чи Улаанбаатар байгааг болохоор тэр автобусны юуг мэдгүй байна заяа. Тэгдэг байсан за. Тэгэмүүта ах ингээ 3 удаа гулдчихсан заяа биднийг одоо ингээд огцом хааллал торомлоод хар чинь шууд автобус чи ингээл 2 3 ингээ угзраад ингээ штэ. Тэр хүмүүс урагшилдаг. Тэгэхээр яг автобусанд сууж байгаа яг 1 2 их ч заавал ингэж хэлдэг. Чи махаачж байгаа юу? Өглөө хамгийн гол нь яг тэр 7 хоногийн 5 өдөр өглөө бүр бидэнд тохиож байгаа байхгүй юу? Хамгийн амжилттай. Тэгээд тэр чинь амар хүүтэй автобус өвөл тэр чинь 7 цагт гадаа харах байгаа штэ өвөл юм чинь. Тэгсэн чинь автобусанд ах зүгээр тийм аимшиг юм тавьсаа чангалаа дээ. Хүмүүс зүгээр ах ямар ч гудчих шаардлагагүйгээр зүгээр биеийн богоо төгөж байдаг шүү. Тэр яг юу вэ? Тэр ахын одоо менежмент үү те би ойлгоогүй. Ямар тач би тийм автобуснасаа буучаад биенээсээ салж чадахгүйсэн шүү дээ. Тийм амар сонсцоо үсч жоохон ойрхол явахгүй бол юу вэ? Тэгээ буусан ч харах байгаа би ч гадаа. Тэгтээс манайх уучлалгын сая бас амар байгаа сте. Яа, дөнгөж шинэ өглөө эхэлж шүү дээ. Happy morning аюу гэдэг чинь гоё дуу муу яваал те. Гоё chilling feeling гэдэг юу гэдэг. Эсвэл гоё ажил мэт гоё игэрээ мэгрээ биш зүгээр л өглөөнөөс аимшиг юм сонсоолаа. Тэр тэгтээ амар байсан ёо. Би элдв татуу тийм сүнсний яриа сонсоос идэв нэг тийм яг бодит орлоо алга хэрэг сонсоор л хэвээр байдаг шүү. Яг тэр жинхэнэ бодит алга малгал хэвээр. Тэг тийм юм цаасаа гэрээ зэрэглээд байгаа ээжигээ харсан би гэж. Тэрийг юм өдөр тутам байнга тийм юм сонсох хүний зүгээр тархинд нөлөөлнө шүү. Ер нь дэмэдээ хаяад нэг санаач юм сонсож явахгүй. Би бүр хаана гайгуудээ зүгээр л баг нэг хоёр хүний баг хэрүүлээсээ болж үүссэн хэргийн талаар л ч юм уу нэг тийм хөнгөхөн хэрэг ярихт нь л би нэг Rotten Mango-с сонсдог байхгүй юу. Тэрнээс бүр тийм амар алдаг маллахыг болж чадахгүй мэлий. Тэр нэг калт гэдэг тэр нэг түрүүний ярьсан тэр нэг хаалгаа хийсэн биш тий. Тэрийг сонсох гэж би бараг дунд нь хит паузлсан би ёо. Болбели ч юм л. Би бараг тасцсан. Би нэг солонгос сарж ахт Дива Жесика гэдэг нэг солонгос хүн. Яг юм гинт хэрэг ярьдаг YouTube сувгтай байсан байхгүй юу? Одоо хараа. Тийм 14 он гэхэр чи юу вэ? 10 жилийн өмнөөс ирж байгаа. Тэрний ингээд яг юм бодит хэрэгүүд ярьдаг. Тэгээ тэрийг үзээд солонгосыг амар сайжирдаг байхгүй юу? Зүгээр сайжирч үзтээ хичээл дээрээ байжсан хэлний бэлтгэлийн гартай. Тэгснэ би тийм алга давж заалтах шоронгийн хуйг уу гэдэг үг мэддэг байх. Манай багш бүр шокнд ороод юу ханаас юу сураад байгаа юм бэ? Би цааз ял бүх насаар нь 20 мөр гэж заяа бүр тийм үг сурцсан.
Хутга мутга алах малах гэдэг үг заяа. Алах одоо лантуу мандуу гэдэг үг гэж одоо би өдөртний амьдрал дээр мэдээд байгаа шаардлагагүй шүү дээ. Наадах чинь барыг алах гэхэд арай том байна. Барыг лантуу мандуу гэдэг барыг заваа юм үтсээр хагаад. Би бас тэгсэн нэг би Японд суухтаа аним үзээр байгаас орсон гэсэн шүү дээ. Тэгээ би нөгөө нэг Генжи Моногатари энтер гэдэг нэг дээр үеийн аним үзээр аваад нэг тийм хөгшин үений ээж юм уу те тийм дээр үе хэрэглэгдэггүй үг айгу мэддэг заяа. Тэгээд надад ингэж хэлээд байгаа. Тэгсэн чинь хамгийн нэгтэй энэ надад аминд орсон нэг юм байгаа заяа. Нөгөө манай ажилтнаг байсан дэлгүүрийн дарга ингээд нөгөө гадаад оюутнууд ингээд ер нь айгу юу гэм айгу доош нь хийж харцдаг гэсэн гэх юм уу ингээд та нар гадаад хүү юм чинь ингээд Япон хэлийг мэдхгүй навчиг сайн мэдхгүй гэж айгу харцдаг. Тэгээд ижил нөгөө Вьетнам уч айгу Япон хэл муутай. Тэгэл хэлж байгааг нь ойлгохгүй хай гэж асаад байгаа байхгүй ямар мангар. Тэгээд нэг удаа яжсэн чинь би яриг сонсчихсан чинь нэг Эдогийн үеийн биеийн үнэлэгч нарын ярьдаг байсан хэллэгээр яриад ундаг байхгүй юу. Тэнгүүд нь би гинт тэгэл яг нэг Вьетнам хүүдэл ингээл яг тэрийг ашиглаад ингээл балаа юм хэлээд байгаа байхгүй юу. Нөөх нь ойлгохгүй юм чинь миний дургу үрээд гинт. Тэнгүүдээ би шууд хүүшээ наа чин Эдогийн үеийн биеийн үнэлэгч хүүхнүүдийн ярьдаг байсан хэллэг өстэй. Та эрэгтэй хүн байж наатаа ярьж болж байгаа юм гэсэн чинь чи яаж мэддэйн гэнгүүт би харин мэддэг. Тэгээд тэгснэ ахид нараасааны дэргэд юу лээ ахиж нараасааны дэргэд хамаагүй юм хэлж болохгүй юм байна ч гэлөө юу ч гэлээ нэг тиймэрхүү юм яриад ойлгохгүй байгаагийн дайландуулж муухай харьцаж мартдаг хүмүүс бол амар муухай. Тэгээ Вьетнам хүмүүс яагаад хэл сурахтаа тийм суугаад юм бол юу байсан бусад хэлийг яадаг нь бол мэдгүй. Гэтэ Японд болохоор нэг Вьетнамууд чинь ч энэ төр гэсэн үг байдаггүй. Тэгэнгүүт дандаа гів их шиг үсгээр ярьдаг хүмүүс санагдаад байдаг ч тийм ярина. Үгүй тийм нөө ингээд ярих тусмаа яриа нь улам чангараад идэг гэх юм уу. Хэл нь угаасаа тийм юм шиг байгаа ингэж нэг одоо тооноор гэх юм уу ингэж нэг айгу өмнүүдийн ялгаа гардаг хэл юм шиг байгаа. Тэнгүүд ингээ ямар ч тийм байхгүй ингээ нэгэн хэвэн ярих хэвээр хэлээ ч одоо Япон, Монгол энэ төр чинь тийм хэлнүүд шүү дээ. Тэгэнгүүт ингээ хоолойн л ингээ яг зөв ажиллаж өгдөггүй юм шиг байна. Тийм шүү. Үнэхээр надад гэсэн Вьетнам хүмүүс амар фотограф яриад. Эдлийн удаан байж байгаа л тэгэл дараа болчихлоо. За юу ярьж ирсэн аа? Тэр аллагтай подкаст юм илүүтэй баг үзэрээ. Тэгж тархиаг гинтэж одоо сэтгэл зүрхийг гинтэж зарим нэг хэргийг бид нар мэдэхгүй байхдаа зүгээр шүү дээ. Тийм ч учраас ингээд хүн болгон нээлттэй байдаггүй тий цагдаа мангаш одоо шүүх тустай хүмүүс ажилтдаг юмыг яг ингээ иргэд бүгдээрээ тэдэн оны тэдэн тийм ус бид нарт ямар ч хамаагүй хаа байсан бэрзэл тасан гэр бүлийн хаалгыг мэрэг тэр тийм юм сонсож өөрөө өөрсдийгөө одоо тэгэж айлгаад ер нь дэмий юм байлээ. Би бас нэг хэсэг үзчихсэн хүний хувьд хэлэхэд аюултай. Тий. Би тэрийг бас амар сонсчих. Монголын Frame podcast гэж байдаг байхгүй юу? Зөв. Үгүй, Frame TV хаа. Тэрний хүмүүс болохоор юм аялал хийдэг юм групп. Аяллаа групп байхгүй юу? Одоо зөөлчид авчиж ирээд монголоор ингээд туур энэ төр хийлээдэг. Тэгээд тэр болохоор бас санаа нь амар хөөрхөн түүхийн талаар ярьдаг. Тэгээд бас ийм аялагчдад зохиолж исэн одоо төрөл бүрийн адлын авалтай сонь юм ярьдаг. Бошохтой тах байдаг. Тэгээд тэр ахын нэвтрүүлгийг юуг YouTube сувгийг сонсож тиймэрхүү юм сонсох амар дуртай. Бүр дээр үед болсон одоо онгоцны ослын хэрэг ч юм уу тий. Тэгэл нэг янз бүрийн юмнууд. Гэтэ тэр ах болохоор яг ингээд хүнийг айлгая гэж ярьдаггүй болохоор амар үнэхээр аимшигтай яг түүх нэгдүгээр хоёрдугаар тэр ах тэгж нэг хүн айлгах зорилгоор яриаггүй болохоор яриа нь ингээд юм айцгүйгээр одоо надад хүрдэг гэх юм уу. Зарим юм юу чи яг нэг хүн айлгах зорилготой байж тээ. Тэгээд ярьж байгаа хүн нь өөрөө ёо амар ингээд л өөрийнхөө баахан үзэл бодол сэтгэл санаа хамаг юмаа давхар оруулж ярихаар давхар ингээд амар стресс өгдөг. Тэггүйгээр яг хүн ингээд яг л болсон юм аа ямар ч ингээд одоо төвтрэл гацрал ингэж
Ямар сэтгэл хөдлөл оролцуулгүйгээр маш боддоор ингэж ярьдаг болохоор тэр айгу сонирхолтой байдаг. Тийм зүйлүүд ер нь гоё. Тэгснээ надад тэр Орс гэсэн чи тэр нэг Орсын эзэнгүү хот гэдэг газар байдаг шүү дээ. Мэдхгүй. Нэг ураны үлдэх дэлбэрээд Чернобыль үү? Чернобыль шүү дээ. Тэр мөрийг бол хүмүүс мэдэх хэрэгтэй. Мартаж болохгүй шүү дээ. Тэгээд одоо тэр хот нь ингээ бүр ингээ хിവэрэ хэрнээ бүр ингээ амар. Тэрний хорных нь одоо энэ хугацаанд дуусахаар би тийшээ явж үзсмээр яваа. Гэхгүй юу? Хүн амьдраг уудсан хот заяа. Тэгээд бодохоор дэлхий хөнгөө болчих юм бол тийм болно гэж боддоо. Чи сүүлийн үед тэр одоо энэ AI робот энтрийн талаар гарч байгаа тиймхүү юм үзэж байна. Би айгаад үзэхгүй байгаа шүү. Үзэхгүй байгаа. Робот амар хөгжөөд ингээ хүндрэлтний эсрэг дайн гарвал яах вэ гэдэг юм би бүр дээр үед л үздэг байснаас шиг яг одоо ингээд эхнээсээ ингээд ийм юмнууд нь ингээд хөгжөөд эхэлсэн байгаа үед үзэх гэхээр ингээ миний айдас хүрээд идэг. Сайн болоод байна шүү дээ. Гэхгүй юу те. Инженерүүд нь үгүй мэдгүй. Тэр талаар бодохоор амар талгаа хэрэгч. Тийм дээр үед бол яг зүгээр л уран зөгнөлт хийсэн шүү дээ. Гэтэл одоо яг ингээд биелэх боломжтой болчихгоот амар байгаа байхгүй юу? Талаа нэг бодъё да. Бидний ирээдүйд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг. Үгүй. Гэтэ анх ингээл энэ Siri тэгэл энэ Google Bixby энтрийн хоолойнууд амар сонир сонсогддог байсан чамд хүмүүсийнх нь хоолой. Ярьж байгаа нь тэр нөгөө нэг харилцаа нэг химэл мэдэгдээд одоо юу вэ? Одоо бидэрт асцсан уу эсвэл энэ илүү юм амар яг л хүн шиг байгаад байна уу? Ер нь л хүн шиг байгаад байгаа гэхгүй. Тэ. Бүр ингээд анх би ингээд дөнгөж одоо iPhone-тай болчихлоо Siri гэдэгтэй юм ярих ингээд амар тасаагүй ч юм уу нэг юм эвгүй байгаад дүүсэн чи одоо зүгээр бүр ингээд яг л нэг юм ярьж байгаа чи. Киво. Гэхдээ барыг тийм болцсон байна. Тэгээд саяхан энийг анзаардгүй энэ эсвэл би бас тассан л ах тий. Тэгжэл анх тэгэл амар гайхал энэ хүн биш утас над тариулаад хараа амар гайхал байсан. Тэгэл яг ингээл ялгархааргүй болоод яг өдөрсдөө амьдралд яг ингээл оролцоотой. Энэ төхөөрөмжний эвдэрсэн чимэл оюун ухаан намид байгаа дээр яг уу гэхгүй юу? Сүс гэдэг шиг. Гинт амар ярьж мараал заяа. Тэгснээр миний бүх сэрчилсэн энэ бүх одоо нөгөө юу штэ. Тэмдэглэлүүдийг санаж байгаа ганц баг яваа штэ. Тэрийг надад тэтэн царын тэтэн чи тэгсэн байна. Хүсээгүй ах чи надад сануулж бануулаа. Чи тэрнтэй тэгж ярьсан бэстэй яа. Тэгвэл яана. Хамгийн амар нэг чинь бүр цаг минут секундтэй миний байсан байшилтай тэгээ тухайн өдрийн цаг агаартай хамт надад тэрийг хэлээд сануулад байдаг юм яг уу. Shit. Яа хотлоо гэхэд нотлох баримттай. Аюултай байна. Хүмүүс цаг хугацаа өөрчлөлтөөр хүмүүсээ айдаг байсан зүйл нь хүртэл өөр одоо тий. Одоо бүр хойлоо юу ярьж та хойлоо ч бол сүнс ярьж байсан шүү дээ. Том ингэж энэ хүний нөгөө сүнс дахин төрдөг гэдэг ямар санагддаг вэ? Тэгэл нөгөө удаан амьдсан сүнс гэдэг юм шүү. Нирванда үрийг олтлоо хүмүүс чинь хэд удаа амьдардаг гэдэг. Чам нэгтэй энэ ингэж юм сонин санагддаггүй юу? Үгүй. Нэг сонин санагддаг шүү дээ. Одоо хэрвээ ингээд би яг одоо ингээд надад хэрвээ сүнсээ ингээд дахин төрүүлэхгүй байх хоёр сонголт байна уу гэвэл би шууд төрүүлэхгүй байхаа сонгохгүй юу. Тэнгүүд ингээд хүмүүс амар юм дараа төрөлтөө итгэж ингэж дараа төрлөө сайжруулна гэдэг талын тийм ном уншуулт бид юм л шүү дээ. Үтгсэн чинь сайхнаас амар сонь. 3 настай хүүхэд амар худлаа ярьдаг гэдэг шүү дээ. Тийм. Тэгсэн чинь манай эмээ дээр очсноо. Зэрэг ингэж байрснаа. Би чиний ааваа байлаа штэ гэж хэлсэн байгаа. Би чи мэдхгүй байгаа мó гэд бүр. Би чиний аав нь байлаа штэ гэхэд бүр саяхан эмээтэй нөгөө бүр дээр үед за бараг л ингээд 17-8 жилийн өмнө бид хэд бүр хөдөө явж яснаа ингээд дурсаал ярьдаг байхгүй юу. Чи би ингээд жоохон хүүхэд аваад өнгөж нэг 10 мараа
12 3-тай хүүхдээс ахгүй. Тэгэл тэр үе тгийж явсан. Хий явсан юм уу яваагүй юм уу гэл тэр мэрийг санаал ингээл замдаа ингэсэн тэгсэн гэл амар яриад л гэсэн чинь манай хүүхд тэр өрөөнд л хамтдаа тавлаа суужсэн. Тэгснээ босч орж иж битэрээ ярианд орсноо. Ээжээ би наад үед чи үүлэн дээрээс чамааг ингээ хараа бэжсэн шүү дээ гэж авт. Ёо. Инээдэр шок заяа. Яасан гинэ гэдгсэн чи би үүлэн дээрээс чамааг ингээ л харж ирсэн шүү дээ. Чи намайг хараагүй юм уу гэд. Чи би хараагүй шүү дээ. Чи намайг би энэ дээр ингээ хэлэхгүй яасан гэсэн чи сонсохгүй байсан шүү дээ гэж юу. Яна. Эрэго. Тэгээ хөрхөн магаас тээ. Би яг дотор сонирн болчихлоо. Зүгээр л тоглож ирсэн имээ дээр ирсэн ээ. Би чиний ааванд байлаа штэ гэсэн. Тэгтээ яхаа санаа тэрийг нөгөө одоо хүүхд тудлаа ярьж байгаа ухамсараараа ч юм уу. Тэгтээ тэр үг нь одоо хин нэг нь зааж өгсөн үг шиг байгаа зү. Тэр хүүхд хаанаас тийм үг бодож болох юм бэ? Тэгсэн нохоо насарахаараа хүн барч төрдөг мөрдөг гэдэг штэ. Мэдгүй. Гэхдээ тэгж ярьдаг штэ. Нохоочин дараагийн төрөлтөө хүн болж төрдөг. Тэгээд нохоог тотоглуулдаг штэ. Тэгдэм үү? Тийм. Одоо нохой хүн гэж ярьд юм шиг байгаа. Тэгсэн чинь надад хинч үлээ. Одоо бүр ингээд нэг эст биетээс ахуулаад хүн ингээд төрөөд үхээ тэгээд бүтгэл амт байдаг болж байсан. Хамгийн сүүлд нохой тэгээд нохой үхэхээр хүн болдог гэж ойлгуулад шүү дээ. Сонсч тийм юм шүү. За бэгээ. Яа бас нэг хүн үхэл сүнс хүмүүс гэж юм байхгүй зүгээр пак цэд дуусаа гэдэг юм дээр л би бол ер нь бат зогсноо. Ой тэгээд жилийн утга юм бодод тэгэж гай. Тэгээд чи сүнс байдаг гэдэгт итгэдэг юм уу юм? Үгүй. Одоо сүнсний талаар ярьж байгаа хүмүүсийг дандаа хотлоо ярьж байгаа гэдэг юм уу? Айсандаа л ч юм уу эсвэл ингээд яг нэг тухайн үеийн нөхцөл байдлыг ингээд бүрэн ойлгохгүй айцсан байгаа дээр л жоохон тийм сонин юм харчдсан болоо та гэж утсан шүү дээ. Хүмүүсэнд итгэдэггүй ч гэсэн яг үеийн өөр гэж байдаг гэдэгт бол итгэдэг. Чи сайн зүйл хийсэн, муу зүйл хийсэн тэрнийхээ үр дүнг өөрөө л идэхин гэдэг юм би итгэмээр байгаа байхгүй юу? Гэхдээ тэгтээ тэр үеийн өөр нь сайн ч яж болно, муу ч яж болно тий. Тэгээ ботхоор угаасаа одоо аллийн дэжгүй тэгэл тэр яг нэг чамд үеийн өөр гэдэг нь өөрөө нэг тийм ямар одоо нэг тийм жоохон сөрөг үг шиг санагддггүй. Одоо дандаа буруу үед ашигласаар байгаа тийм болгосноо. Одоо үеийн өөр гэдэг чинь сайндаач 50%, муудаач 50% ашиглах хэрэгтэй шүү дээ. Ер нь ямар альва хийсэн зүйлсийг чинь үр дүн гэх юм хийж чинь тэгэхээр нэг би ямар үеийн үрээрээ чам шиг юмтай учирдаг байнаас гэдэг нэг кино мөн дээр дандаа нэг юм ямар үеийн үрээрээ би чамааг ингэвэ гэдэг дандаа буруу юм сөрөг юм дээр гараад идэх болохоор бид нар яалт юм сөрөг талаар нь ойлгоод байгаа. Тийм. Тэрнээс сайн би одоо ингээд амар сайн олон юм тус хийсэн. Тэгээ ингээд ер нь айгүй сайн дажгүй амьдэрсэн байх юм бол миний хүүхэд одоо сайн үйлдлийн өөрийнхөө үр шимийг би өөрөө амьд яваа цагтаа бүтнээрээ эдэлж амжаагүй бол тэр сайн үлийн үрийн үлдээсэн үрийг манай хүүхэд одоо ингээд эдлэн гэсэн үг шүү дээ. Ялгаагүй одоо муу юм үл хийж яснаа өөрөө үр дүнгээ авч идэл чадаагүй тэр завлангоо авалгүй байх юм бол ингээд доошоо үлдэх юм байна. Окей. Тэрэнд үүний яг үлийн үртэй адилхан үзэл бодол гэдэг үг бас амар токсик санагддаг болчихлоо. Яагаад? Гэхдээ сонгол авсан ч хүн болго үзэл бодол гэдэг. Тэгээд мөнгө аваад ярьж байгаа яриа нь үзэг бодол гэдэг үг болчиход ам санагдаад байна надад. Яг одоо өөрийнхөө сэтгэлээс гарсан үг, тархи оюун бодлоос гарсан үг биш. Өөр хин нэгнээс мөнгө авчаад ярьж байгаа тэр яриа нь үзэл бодол болоо хуураад байгаа юм шиг байна. Юу гэх вэ? Ойлгож байна. Нэг тийм сөрөг ямар ч гэмгүй байсан үеийн үзэл бодол гэдэг хоёр үг хүмүүс бороо хэрэглэсээр агаад бөө үгсийн жагсаалтанд ороод байна гэсэн үг. За. Өтөөсөө. За тэгээ. Чи гоё дүгнэлт хэлээд бас шүү. Би юу? Би дүгнэлт. Үгүй ч болохоо гэж.
За заах вэ тэгэл сайн л явахгүй юу даа гэхгүй. Ерөөс амар амарч. Тэг хүсэхгүй зүйлийг бусдад бүх хүс гэдэг штеп. Хүртэл сонсон баярлаа. Баярлаа. Тэгээд энэ яг нөгөө нэг даалт ертөнцийн мэлэг тэгээд бас сүнс ч юм уу үеийн үр ч юм уу дээр зүйлстэй холбоотой яваар Ямарваа нэгэн гоё үйл явдал өрчин тохиолж исэн байл хуваалцаарай. Баярлалаа. Баяртай.